За сайн бацгаана сонсогчдоо. За өнөөдрийн SMRU Science podcast-ын дугаарыг уянгаа миний бие болон өв тэнэр хүрэхээр бэлдсэн байна. За өнөөдрийнхөө дугаараар бид хоёр адууг гаршуулсан түүх болон түүнтэй холбоотой шинжлэх ухааны судалгаануудын талаар ярилцахаар бэлдсэн байна. За тэгээд яагаад энэ сэдвээр ярилцах болсноо одоо сонсогчдоо тайлбарлахаас өмнө өвдөгөөс эхлээд ер нь Монгол ахуйдагаа хэр ойр өссөн бэ? Ер нь морь унд чаддгүй гэж асуумаар байна. Сайн байна уу сонсогчдоо, сайн уу уянгаа. Сайн уу. Морийг бол ер нь бол багаас л унсан. Намайг 6 настай байхад маань эмээ надад нэг морь авч өгöd. Тэр чинь нэг хүний авсан морийг худалдаж надад авч өгсөн байхгүй. Намайг нөгөө нэг морь унуулж сурах гань номхон тэгээ айгуу тийм хурдан морь байсан байлээ л дээ. 24 тавтай айгуу тийм хөгшин морь авч өгöd. Одоо хурдан хэргээд хуучин тийм албатай морь байсан байлээ. Тэрийг авч өгöd. Би тэгээд багасаа яг морь унж сураад тэгээд яг бүр сүүлдээ ч юм уу 6 7 8 нас хүрээд яг ганц 2 удаа нөгөө өсвөргээ гэж байдаг штэ одоо өсвөргээ таралгаа гэж байна. Жишээлбэл хурдан морийг унах чи одоо уйд сойж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг нэг дунд хэмжээний зайн нэг сунгаж үзэн тиймэрхүү ганц нэг одоо уралдаан ч юм уу сунгаан бас хурдан морийн төр унж үзчихил байсан л да. За чи тэгвэл харсангуу ойрхон үссэн юм байна. Морь унж чаддаг юм байна. Миний хувьд гэхэд бол морь унж чадахгүй. Тэгээд чамайг энэ сэдвээр ярилцъя гэхэд ч юм бол ингээ бодлоо л та ер нь Монгол одоо залуучууд бид нэр Монголынхаа өс соёл, өв уламжлал энэ зүйлээр бол маш их одоо бахархдаг. За ялангуяа одоо наадмаар бид чи морины уралдаанаа хараад омогшдаг ийм ус ирэгдэг. За тэгвэл одоо жишээлбэл морь адуу гэж энэ амтны талаарх түүх адуу Монгол нутагт хизээ орж ирсэн. Ер нь манай монголчууд хизээнээс эхэлж унлаг эдлэгийн дээр хэрэгжилж эхэлсэн ч гэдэг юм уу те. Үүнтэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, нотлохоо, баримтууд юу гэдгийг гэх мэтлэн маш олон зүйлийг бол бид нэр бол мэдээлэл сайн мэддэггүй юм байна. За тийм болохоор энэ удаагийнхаа дугаараар бахаанч гэсэн энэ талаар мэдээлэл өгөө гэх зорилгоор хийж байгаа. За тэгээд аудиогоос биднэрт ер нь адуу гэж яг ямар амт юм бэ? Үүний тодорхойлолтыг бидэнд эхлээд одоо хэлж өгөөч гэж хүсмээр байна. Адуу гэдэг нь болохоор ерөнхийдөө энэ латин нэр байна л да. Адууны яг шинжлэх ухааны нэр нь Equus ferus caballus caballus ч юм уу те. Ийм латин нэртэй гэршүүлж гаршуулагдсан нэг хуруутай, нэг хуруутай буюу туурайтай, халуун цустай, өвсөн тэжээлтэй амьтаа гэж. За тэгээд адуу нь болохоор амьтны аймгийн таксоном гэж байдаг. Таксоном гэх нь болохоор одоо гэр бүлийн ургийн бичигч гэх юм уу те. Аль одоо амьтны аймагт одоо харьяалагдж гин гэдэг юм уу. Энэ зүйлийг бол таксоном гэж хэлдэг. Энэ таксономи Equidae гэж одоо гэр бүл болдог. Ерөнхийдөө нэг 45-аас 50 сая жилийн одоо турш өөрчлөгдөж хувьсаж одоо ирсэн юм амьтан байна. За тэгэхээр тэгвэл ер нь Монгол адуу бусад гадаад одоо гадны адуу моринуудаас онцлог нь ер нь юу юм болоо? Миний уншсанаар болохоор энэ нэг Оршин эрдэмтэд болон Монгол төмрөөгийн Идэр хангаа гэдэг ийм нэг хүний одоо судлаачдын одоо хамтарсан юм судалгааны багийн олон жилийн хөдөлмөрийн одоо үр дүнд гаргасан юм судалгааны том ажил байна л да. Traces of Late Bronze, Early Iron Age, Mongolian Horse, Mitochondrial Lineage in Modern Population гэдэг ийм зүгээр нэртэй. Судалгааных нь ажлаас ингээд уншиж байхад Монгол адуу болохоор газар зүйн онцлогийн тийм одоо алцлагдсан байдлаас хамаарч алцлагдмал байдал гэдэг нь болохоор Монголын одоо ерөнхийдөө нэг хүмүүгийн нутаг ч юм уу те эртний одоо монголчууд амьдарч ирсэн нутаг Алтай уулсаас одоо Таклан, Маканы уулс, Гуршаага говийн илсэн цүл, одоо зүүн тал руугаа одоо Хянганы нурууч гэдэг юм уу те энэ газар зүүн ийм алцлагдмал байдалд байгаа өөрийн онцлогтой ийм одоо адууны нэг одоо төрөл байгаа. За тэгээд ерөнхийдөө Монгол адууны онцлог гэх юм бол ер нь бол дураараа бэлчиж явдаг. Европ, Араб болон одоо Дундад Азийн адуутай харьцуулахад одоо selective breeding гэж хэлээд байгаа. Стратегийн замаар одоо үржүүлсэн одоо ийм үржилгээ бол айгүй тийм бага хийгдсэн. Ерөнхийдөө бол зэрлэгээр иш хоо тий. Ерөнхийдөө тэгээд одоо Монгол адуу бол эртний одоо адууны төрөл зүйлд бол ер нь бол тооцогддог. За тэгээд Монгол адуунаас үүссэн хит хитэн төрлийн адуу байдаг гэж үздэг юм байна. Жишээлбэл Юнан гэдэг одоо хятадын мужи байдаг урагшаага. Жээжүү гэдэг одоо Солонгосын арал байна. За тэгээд Тува
гэх мэт одоо ийм газруудын адуу бол Монгол адуунаас үүсэлтэй гэж үздэг. За гэхдээ Монгол адуу нь бол өөрөө Хизирак адуу гэж хэлээд байгаа. За ерөөхдөө бол нөгөө Ситин гэж одоо ийм одоо Иран гаралтаач юм уу Ираны одоо нүүдлийн ийм аймаг байдаг. За энэ аймгийн одоо адууны одоо хавнологи бүлэг гэж хэлээд байгаа одоо угсаа гарвал ерөөхдөө бол өстой тэндээс гаралтай их нь юу юм тэр одоо адууны одоо ДНХ-тэй айгүй тийм төстэй ийм одоо дуу байна гэж үзэж байна. За тэгээд ерөөхдөө бол хүрэл зэвсгийн үе буюу 3400-аас 2700 орчим жилийн өмнө одоо буган чулуун одоо зэвсгийн үед одоо Монгол байсан адууны ДНХ нь бол тухайн үеийн одоо тухайн юу гэдэг нь бүр дээр үе одоо Молдов болон Германы одоо адуунуудтай бол төстэй. За саяны хэлсэнчлэн одоо нэгдүгürt Европ адууны одоо ДНХ-тэй төстэй, хоёрдугаарт болохоор Иран маягийн юм нүүдлийн аймгийн хүмүүсийн адуунаас бол гаралтай ийм бас нэг эртний төрлийн ийм адууны төр зүйлийг бол ерхэд бол Монгол адуу гэж тодорхойлж болох юм байна л да. За тэгвэл өөдий адуу гэж амтан яаж үссэн бол да үүний үүслийн талаар биднээс мэдээлэл өгөөч. За Йохипс гэдэг одоо ийм 29-30 см орчим өндөртэй одоо дундаж биетэй нохоо шиг ийм сүн тэжээлтэй амтан 45-аас 55 орчим сая жилийн өмнө одоо Хойд Америкт бол амьдарч байж л дээ. За тухайн үеийн цаг агаар бол дулаахан ус ихтэй одоо бороо ихтэй айгуу тийм гой ногоон дулаахан газар байж итэл одоо цаг агаарын одоо аажим одоо өвөрөлтөөс болж өөрчлөлтөөс болж одоо цаг агаар илүү хуурай, илүү хүйтэн, сэрүүхэн болж эхэлсэн. За ингэж хуурай сэрүүн болж эхэлснээр том биетэй арватай амьтдын тоо цөөрч. За дээрэс нь одоо ингэж эхэлснээр нөгөө нэг Йохопис гэдэг жижиг амьтанд одоо аюулч юм уу те нөгөө том араатай амьтан бариад идчихнэ гэхгүйгээр бас арай нэг бас аюул багтаагаар амьдарч одоо ингэж өсөж ирсэн байна. За тэгээ нөгөө Йохопис гэдэг адууны өвөг дээдс нь за анхандаа бол дөрвөн одоо ийм хуруутай байсан. За энэ дөрвөн уруутай байснаа Миохопис гээд өөр одоо ийм төрлийн бас амтан болж олон сая жилийн турш одоо хувирсан байна. За ингэж хувирахтаа болохоор нөгөө Миохопис гэдэг одоо жижиг амтан чинь гурван хуруутай болоод за гурван хурууных нь дунд нь болохоор нэлийн ийм том. За нөгөө хоёр хуруу нь болохоор нэлийн задрууга ийм жижигхэн байсан байна. За тэгээд парахипс гэдэг дахиад нэг амтан гарч иж байгаа. Энэ амт нь болохоор одоо морины өвд эцчих юм уу тий дараачихын нөгөө ёо гэсэн одоо үргэлжлэл. За энэ парахипс гэдэг амт нь болохоор ерөөхдөө бол том шүдтэй, том толгойтой, ер нь бол орчин үеийн морь шиг одоо ийм том толгойтой. За дээрээс нь одоо том толгой нь бол одон шүдтэй. За тийм учраас өвсийг зажилж идэхэд бол ийм бол тохиромжтой болсон. За дээрээс нөгөө Хойд Америкийн хуурай дээрээс нь сэрүүхэн одоо ийм уур амьсгалтай насан зогцож байгаагийн илрэл бол болсон. За тэгээд яванда энэ парахипс нь Мэри хипс гэдэг одоо 1 метр орчим өндөртэй, урт төлөлтэй болно гэдэг нь одоо хол гүөхөд тохиромжтой ийм нэг төрөл болж өөрсөн. За энэ болохоор 17 орчим сая жилийн өмнө. За тэгээд 10 орчим сая жилийн өмнөөс Monodactyls гэдэг бас нэг ийм морины өвгдөөц бас амтан байна. За энэ амтан нь болохоор бас л Хойд Америкийн нутагт амьдарч ирсэн. За энэ амтан бол ганцны туурайтан амтан. За туурайтан гэдэг нь болохоор одоо нэг хуруутай ийм амтан байна гэсэн үг. За тэгээд саяны хэлсэн Monodactyl маань хөрж явсаар 4 сая орчим жилийн өмнө Equus гэдэг одоо орчин үеийн адууны өвгийг бол үсгсэн. За саяны хэлсэн Equus гэдэг орчин үеийн адууны өвг маань 2.7 сая жилийн өмнөөс Great American Biotech Exchange гэж одоо Interchange гэж хэлээд байгаа. Энэ болохоор одоо нөгөө далайн төвшин айгүй тийм бага байсан. Ерөнхийдөө хаасайгүй. За тийм тэр үед ялангуяа Хойд Америк болон Өмнөд Америкийн хотсын одоо юм тийм хоолой байсан байна. Энэ хоолоогоор дамжиж 2.7 сая орчим жилийн өмнө нөгөө Equus гэдэг одоо адууны өвг дээдс маань одоо уршаага Өмнөд Америк руу Төв Америк руу нүүсэн. За 1.5 орчим сая жилийн өмнө нөгөө Equus гэдэг амтан чинь Аз болон Европ руу Берингийн хоолоогоор бол бас гарч одоо нүүрсэн байна. За тэгээд тэндээ өсөж үржсэн байна. Гэтэл одоо яг хуу Пластайн эпох гэдээ бас ийм цаг хугацааны үе байдаг юм байна л да. За 2.5 саяас 1.7 сая жилийн өмнө байсан. За энэ үргэлжсэн юм геологийн цаг хугацаанд Хойд Америкт байсан нөгөө Equus ч гэдэм үү те одоо адууны өвгдөөц гэж одоо нэрлэгдэх ийм бүх амьтад одоо устж үрэгдэж үгүй болсон. За гэтэл яг үү Аз болон Европт үлдсэн Аз болон Европ руу нүүж явсан нөгөө Equus гэдэг төрлийнх нь одоо төрөл нь болохоор өсөж үргэлжээд за тэгээд яванда одоо адуу болон зебра гэж хэлээд байдаг шүү дээ. Нөгөө судалтай Африкт байдаг адууны төрлийн амтан. За тэгээд элчигний одоо өвөг дээдс болж хувирсан байна. Тэгэхээр ерөөхдөө бол Eohops гэдэг одоо жижигхэн 20-30 см өндөр одоо юм жижигвтер
дунд зэргийн одоо нохой шиг бидийн амьтан одоо олон 10 сая жилийн турш одоо байгалийн цаг уурал цаг агаарын өөрчлөлт болон одоо байгалийн шалгал өсөлт өөрчлөлтөнд орж явсаар хагаад орчин үеийн бол морийг үсгсэн гэж үзэж байна. За. Өстой сонирхолтой юм байна. За тэгвэл манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр анх хизээнээс адуу гашуулж гэршүүлсэн болоо. Тэгээ ер нь гашуулж гэршүүлнэ гэдэг ярианууд бол сонсч байсан юм байна. Энэ хоёр хоорондоо ялгаатай байдсан болов уу? За ерөнхийдөө бол яг шинжлэх ухааны тодорхойлт бол биш шүү. Би зүгээр уншиж байгаад бодохдоо гэршүүлсэн гэх нь бол тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө адуу хүч нь одоо юу гэдэг унлага идэлгээнд хэрэглэн гэхээсээ илүүгээр одоо за махыг авч хэрэглэдэгч байд юм уу те сүүгийг авч хэрэглэдэгч байд юм уу ерөнхийдөө одоо нөгөө нэг машин хороонд оруулаад одоо ингээд гэр оронтойгоо ойрхон байлгахыг бол хилээд байгаа шиг байна. Нөгөө ойлголт нь болохоор одоо унлага идэлгээнд одоо хэрэглэх тийм ээ унаад газар амгаагаар те жолоодоод дээр нь унд сууж яваад имэйл тавиад эсвэл имэйлгүй одоо тохомтооч байд юм уу эсвэл одоо зайдан унах ч юм уу те тэрийг ерөөхдөө болохоор унлага эдлэгэнд ашигласан одоо маршрутсан ч юм уу иймэрхүү хоёр төрлийн одоо ойлголт ах шиг байгаа. Тэгээд Монгол улсын нутаг дээр ер нь адуу хизээнээс одоо гаршуулсан бэ гэхлээр гаршуулсан гэршүүлсэн бэ гэхлээр ерөөхдөө бол хүрэл зэвсгийн болон буган чулуун зэвсгийн үеэсэ гэж хэлээд байгаа байхгүй. За энэ буган чулуун зэвсгийн үе гэдэг бол ерөөхдөө бол тийм айгүй тийм онцлог үе. За ер нь бол хэрэгсүр гэж хэлээд байдаг тийм одоо ойлголт байд юм а. Хэрэгсүр гэдэг нь одоо юу гэмээр ч юм те өдөө мөдөө яваад ч юм уу те ингээд харж яхад одоо ийм жоох юм давархуу газар айгүй олон ийм чулуугаар одоо ийм чулуу одоо оршуулга маягийн ч юм уу те тиймэрхүү газрыг бол хэрэгсүр гэж хэлээд байдаг л да. Тэгээ энэ бол Уртын булаг гэж газар байд юм байна. Уртын булаг гэж газраас 1700 орчим одоо адууны одоо үс яс те үлдэгдэл олдсон байна. За үүнийг бол сая нөгөө дээрэлсэн ордсон эрдэмтэн болон одоо Монголын нэг эрдэмтэн маань судалж үзээд ингээд явж хахад ерөнхийдөө бол Монгол нутаг дээр адууг бол ойролцоогоор бол одоо Монгол нутаг дээр амьдарч ирсэн эртний хүмүүс ойролцоогоор 3300-аас 2700 жил чим өмнө бол адууг бол унлага эдлэгэнд хэрэгэлсэн. За дээрээс нь сүүгийг авч ашиглаж исэн сур элцэн ч байд юм уу те. Ийм одоо нөгөө саяны хэлсэн нөгөө хэрэгсүр гэдэг одоо булчнаас олдсон байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ үеэс 3300-аас 2700 орчим жилийн өмнөөс бол Монгол улсын нутаг дээр байсан хүмүүс бол адууг эдэлж хэрэгэлсэн гэсэн юм таамаглах юм уу одоо юм онлын төгөлтөнд хүрсэн байна. За тэгвэл тэгээ манай дэлхий дээр хизээнээс адуу гэж амтныг гашуулж эхэлсэн болоо. Юу адууг бол ерөнхийдөө бол Ботай гэж эртний одоо ийм аймгийн нэгдэлчих юм уу те. Орчин үеийн баруун хойд одоо Казахстаны нутаг дээр 4500 орчим жилийн өмнө амьдарч ирсэн бол ийм хүмүүс байсан юм байна. За 1992 онд эхэлсэн одоо археологийн малтлага болон судалгаагаар эндээс бол хэдэн 100 мянган адууны яс үс одоо тий олдсон байна. За тэгээд 2009 онд нөгөө газраас бас одоо малтлага хийгээд ингээд явж исэн чинь одоо тэндээс бас эд үлгийн зүйлс тэгээд тухайн хүмүүсийн эд үлгийн зүйлс бол тогоо олдсон байна. За тэр тогоог нь одоо шинжилээд үзсэн чинь мах чансан байна. Одоо махны үлдэгдэл одоо тогоонд байсан байна. Дээрээс нь одоо морины сүүг цаасан байна гэсэн юм бас одоо археологийн онцлог дүгнэлт гарсан байна. За дээрээс нь энэ Ботай гэдэг хүмүүс нь зөвхөн адууны махаар хоолдог өөр амьтны мах эдэж хэрэглэгдэггүй хүмүүс байсан байна. За тэгээд эрдэмтэд бодохдоо адууны толгойг ингээд аваад үзсэн чинь одоо шидэн юм илэгдсэн байдалд орсон байна л да. Ер нь юм илэгдсэн байдалтай тэрийг нь үзээд за энэ Ботай гэдэг хүмүүс чинь адууг ингээд одоо унж ашигласан биш шүү гэсэн юм дүгнэлтийг бол 2018 бол гаргаж ирсэн байна. За гэхдээ бас өөр нэг одоо талын ч юм уу те өөр бас нэг эсрэг талаар маргаж байгаа эрдэмтэд болохоор ер нь бол яг эн чин саяны энэ эрдэмтдийн гаргасан дүгнэлт бол адууг бол унж ашигласан гэдэг юм бол бүр мөсөн одоо те 100% дүгнэлт бол биш ээ. Ер нь бол адууны одоо шүд бол энгийн байдлаар байгалийн замаар ч гэсэн илэгдэх магадaltaй гэж бас үзэж байна. Гэхдээ ерөнхийдөө бол бас маргаантай. Гэхдээ бол 2500 орчим жилийн өмнө Ботай гэдэг одоо ийм аймаг гэх юм овг хүмүүс баруун хойд бол Казахстан дээр бол адууг бол хашч одоо сүүгийн саасан махын нийцсэн дээрээс нь ерөнхийдөө бол унлага эдлэгэнд хэрэгэлсэн байх магадaltaй гэсэн юм дүгнэлт байна. За дээрээс нь одоо Шинтаста гэж бас ийм хүмүүс байд юм байна. Тэр нь болохоор одоо зүүн өмнөд одоо Оросын нутаг дээр байдаг 4200-аас 2700 орчим жилийн өмнө амьдарч ирсэн хүмүүс. За энэ хүмүүс бол морин тэргийг бол анх ашигласан гэж байна. За тэгээд явандаа
3500 орчим жилийн өмнөөс тухайн үеийн орчин үеийн тийм ээ Cookie нутаг дээр байсан хүмүүс дугуйг зохион бүтээгч бас морин тэрэг ашигласан. За ийм болохоор бол дайн хийхэд амар болсон одоо унлага эдлэгэнд хэрглэж ачааг холын замд зөөж явахад амархан одоо болсон байна гэсэн юм бол дүгнэлтүүд гарсан байна. За гэхдээ ерөнхийдөө бол адуугийн хизээ гаршуулсан бай гэдэг нь бол 100% дүгнэлт тухайн үед бол гараагүй байсан. Ерөнхийдөө бол адууг өөр хүмүүс өөр газар он цагийн өөр одоо үед бол гэршүүлсэн байхаа гэсэн юм бол дүгнэлт бол ерөнхийдөө бол байсан. Гэхдээ за хамгийн сүүлийн үеийн судалгаа гэдэг нь болохоор 2021 онд гарсан 160 орчим одоо судлаачдын багийн гаргасан DNA sequencing одоо аргаар гарсан судалгаагаар болохоор ерөнхийдөө бол эцсийн одоо адууг бол хизээ хаана гаршуулсан бэ? Адуу бол хаанаас үүссэн бэ гэдэг одоо ийм дүгнэлтийг бол гаргасан байна. За тэгээд энэ дүгнэлтээр бол 4600-аас 5500 орчим жилийн өмнө орчин үеийн Оршийн нутаг Волга болон Дон мөрний одоо айсав газраас ерөнхийдөө бол адуу бол үүссэн. За тэгээд түүнээс хойш бол тий өөр бус нутагт бол харагдаж одоо өөр бус нутаг руу бол талсан ийм дүгнэлт болчихсон байна. За ястаа сонирхолтой мэдээлэл байна. За тэгэхээр DNA sequencing гэж одоо ийм аргыг саяны миний ярьсан одоо судалгаанд ашигласан тийм ээ. Тэгэхээр бол DNA sequencing гэж арга одоо юу вэ? Энийг нэг авч байдлаар сонсогчдод тайлбарлаж өгөөч. DNA sequencing гэдэг маань яг ямар одоо арга юм бэ гэхээр одоо амьтны генетикийн мэдээллийг одоо хадгалж байдаг DNA-ийн молекулдах одоо нуклеотидын дарааллыг тогтоодог ийм арга байгаа. За DNA нь өөрөө болохоор нуклеотидээс бүрддэг. За тэгээд үүнд нь болохоор аденин, тимин, цитозин, гуанин гэдэг эдгээр суурууд бол ордог байгаа. За эдгээр нуклеотидын дараалал нь болохоор өөрөө тодорхой генүүдийг одоо кодолж өгдөг. За тэгэхээр энэ дарааллыг мэдснээрээ яадаг вэ гэхээр тухайн судлаачид маань тухайн зүйлдэг тодорхой гений мутац болон бусад генетикийн мэдээллүүдийг бол тодорхой болгох юм боломжтой болж байна гэсэн. За тэгэхээр энэ аргыг бол олон одоо өөр талбаруудад бол хэрэгэлдэг. За жишээлх юм бол түгээмэл хэрэглэгдэж байгаа нь гэх юм бол манай одоо агаахын салбарт бол дамжлын өвчнүүдийг гэрт илрүүлэх гэдэг юм уу? Тухайн хүнд одоо тохирсон эмчилгээ, personalized эмчилгээ хийх зэрэг хэрэгэлдэг. За тэгээд мөн одоо шүүх шинжилгээний салбарт мөн за баримт баталгаа олох гэх мэтээр бол хэрэгэлдэг бол evolutionary biology буюу одоо энэ амьтан ургамлууд маань ингээ хувьсан өөрчлөгдөж явдаг энэ зүйлийг судалдаг энэ шинжлэх ухааны салбарт ургамал амьтны зүйлсийн DNA sequence-ийг харьцуулаад генетикийн diversity-г одоо ойлгох за тэгээд тухайн зүйлсийн их усур гарлыг тогтооход бол хэрэгэлдэг ийм аргыг хэлж байгаа. Тэгэхээр одоо саяны чиний дурдсан судлаачид бол тухайн одоо олон мянган жилийн өмнө байсан тэр морины яс гэдэг юм уу тэр олдвороос DNA-ийн sequence хийгээд одоогийн орчин үеийн морины DNA-ийн нуклеотидын дараалтаа одоо харьцуулаад тухайн одоо нэг мориныхоо үүсэл гарлыг тогтоосон байна гэж хэлж байна. Тийм яг зөв. Дээрээс нь одоо энэ дээр одоо DNA-ийн шинжилгээ судалгаа DNA sequencing гэдэг дээр нэмж хэлэхэд ер нь бол одоо орчин үеийн адуунд одоо хид одоо генетикийн шинж байдаг юм байна л да. Энэ генетикийн шинж нь болохоор олон одоо зууны туршид одоо адуу selective breeding гэж хэлээд байгаа. Стратегийн замаар адууны DNA-г өөрчлөх гэх юм уу одоо адуунд одоо хүнд хэрэгтэй тохиромжтой зан чанар ийм одоо онцлогийн одоо өөрчлөх ийм байдлаар бол бий болсон. Жишээлбэл бол орчин үеийн адуу бол аюу тийм бүх бот сайн нуруутай. За тэр нь болохоор GSDMC гene хэрвээ байх юм бол одоо юм зөөх чадвартай хол унахад тохиромжтой нуруу нь одоо бүх бот ийм байдаг. За хоёр дахь нь болохоор GFP1 гэдэг бас ийм одоо гene орчин үеийн адуунд байдаг. Энэ болохоор одоо тархины химийн өөрчлөлттэй холбоотой. За хүмүүс саяны хэлсэн нэг адууг олон жилээр гаршуулснаар олон мянган жилийн өмнөх одоо зэрлэг адуунаас өөр төрлийн зан чанартай номхон юмнаас айж үргэж босгодоггүй. Тэг ер нь бол унахад бол амархан ийм бол адуу бий болсон. За энэ бол орчин үеийн адуу тийм ээ. За тэгээд одоо 3 дахь шинж чанар нь болохоор хол зам туулах чадвартай. За эртний адуу бол бас тийм хол зам одоо туулах чадвар бол арай бага байсан. Жишээлбэл одоо орчин үеийн Монгол морь жишээлбэл 30 км ч юм уу нэг судалгууд явчихдаг наадам хийхэд тийм ээ 20-25 км-ийн одоо за урддагч тийм үү ер нь бол хол зам туулах чадвар бол өндөр байдаг тийм ээ. За тэгэхээр нөгөө сая хэлсэн DNA sequencing гэдэг аргаар гаргасан одоо 2021 онд гаргасан судалгаагаар за тэр Дон болон Волга мөрнөөс орчин үеийн адуу бол гаралтай. Тэгээд энэ орчин үеийн адуу маань бусад өөр газар руу одоо ингэж тархаж орчин үеийн адууг бий болгосон гэж үзсэн байна.
За ер нь бол сая ярьлаа тийм ээ. Адуу бол олон мянган жилийн өмнө үссэн олон мянган жилээс одоо ингэж хуурж өөрчлөгдөж ирсэн гэж ярьж байна. Тэгвэл энэ ингэж хуурж өөрчлөгдсөн гэдгийг одоо тогтоодог ямар арга байна? За хэдэн мянган жил гээд яаж энэ одоо хүмүүс илгээд байна гэдгийг тогтоодог ийм арга бол байдаг. За үүнийг нь болохоор carbon dating гэж нэрлэдэг байгаа. За энэ carbon dating гэдэг маань юу вэ гэхээр өөрө carbon гэдэг маань монголоор бол нүүрс зүрэг тийм нүүрс зүрэгчийн молекул гэсэн үг. За ерөнхийдөө одоо organic material буюу одоо амьд организм, амтан урмал тэдгээрийг одоо өгсөний дараа тухайн зүйлсийг хэчнээн жилийн өмнө одоо амьдарч байсныг нь тогтооход хэрэглэгддэг ийм түгээмэл авыг хэлээд байгаа. За carbon буюу энэ нүүрс зүрэгчийн молекул маань бүх амьд оршиж байгаа зүйлс бол өөр хэлбэрээр оршиж байдаг. За carbon буюу энэ нүүрс зүрэгч маань одоо химийн элемент гэж бүгдээрээ хүмүүс бол мэдж байгаа. За энэ маань олох дээрээ байгаль дээр бол 3 төрлийн изотоп байдлаар бол оршиж байдаг. За энэ нь олох дээрээ яаж үүсдэг вэ гэхээр одоо космик буюу одоо энэ огторгын ууданд байгаа нейтронууд маань агаар дахь азотын хийтэй N14-тэй мөргөлдөлтөө атмосферын дээд хэсэгт бол энэ нүүрс зүрэгчийн 12, 13, 14 гэсэн ийм 3 төрлийн изотопуудыг бол үүсгдэг байна. За тэгээд энэ хамгийн одоо нэг ихээр үүсдэг тогтвортой ийм изотопын тоонд бол карбон 12 буюу энэ маань болохоор 99% бол үүсдэг байгаа. За дараад нь бол 1% нь бол C13 карбоны нүүрс зүрэгчийн изотоп нь бол үүсдэг. Харин хамгийн бага буюу C14 одоо маш бага хэмжээгээр үүсдэг. За энэ маань болохоор өөрөө ямар шинж чанартай вэ гэхээр радиоактивтэй буюу цацраг идэвхтэй ийм одоо нүүрс зүрэгчийн изотопын тоонд бол ордог. Харин нөгөө 2 C12, C13 гэдэг нүүрс зүрэгчийн изотоп маань болохоор тогтвортой ийм изотопын тоонд бол ордог юм байна. За тэгээд одоо нэг химийн хичээлээ санахад химийн молекул маань протон болон нейтроноос ол тогтдог. Тэгээд нүүрс зүрэгчийн хувьд гэх юм бол одоо 6 протон, 6 нейтрон гэдэг ингээд хоёр зүйлээс тогтож байгаа. Энэ хоёрыг одоо хооронд нь нэмэхээр энэ нүүрс зүрэгчийн атомын жим буюу 10 гарч байгаа. Тийм C12 гэдэг маань ийм утгатай гэсэн үг. За харин C13 гэдэг маань илүү нэг нейтроныг агуулсан буюу 7 нейтрон, 6 протоноос тогтсон. Харин C14 нь болохоор дахиад нэг нейтроныг өөртөө нэмж аваад тэгээд ингээд C14 гэсэн ийм татраг идэвхтэй изотоп бол үүсдэг юм байна. За тэгэхээр энэ одоо татраг идэвхтэй C14-ийг энэ carbon dating-д одоо яаж ашиглаж болох юм бэ гэдгийг бол Америкийн физик хэмж Виллер Гиби гэдэг хүн бол яг өөрийнхөө судалгааны багтаагаар нэлээд энэ carbon 14 буюу нүүрс зүрэгчийн 14 гэдэг энэ изотоп маань амьд зүйлд одоо хадгалагддаг. За тэгээд баг энэ C14-ийн хагас задралын хутааг нь баг энэ нэмтэн маань багийнхаа хамтаар бол тогтоосон байдаг. За тэгээд ингээд энэ хүний бол радиокарбон дээринг оруулсан хувь нэмрийг үнэлж 1960 онд бол химийн салбар Нобелийн шагналыг хүртсэн ийм арга юм байна. За тэгэхээр carbon 14-ийн маань хагас задралын хугацаа 5730 жил гэж тогтоосон байдаг. За тэгэхээр ерөөсөө энэ амтан ургамал маань яг өгснийхээ дараа энэ одоо өөрт хадгалагдаж байгаа энэ C14-ийг ингээд яг хагас задралынхаа хугацаагаар багаар ингээд айжмаар бета эмишнд орж ингэж автаж байдаг. За тэгэхээр бета эмишн гэдэг маань юу юм бэ гэхээр C14 гэсэн изотоп маань нэг протоныг өөртөө нэмж аваад N14 буюу одоо азотын хий болж хувирж ингээд багаар тухайн амьтанд агуулгадад байгаа карбон 14-ийн хэмжээ маань ингээ багасчдаг гэсэн. Тэгээд тухайн одоо амтан ургамал маань одоо яг өөхөх үедээ болох дээр яг агаар дээр агуулгадж байгаа C14-ийн хэмжээтэйгээ одоо адилхан одоо C14-ийн хэмжээ одоо тухайн амтан ургамалд агуулгаддаг гэсэн. Тэгээд одоо хэдэн мянган жил өнгөрөх тусам хагас задралын процесс нь өрнөд. Тэгээд одоо энэ үед бид нэр тухайн хэдэн мянган жилийн өмнөх амтан ургамлын ясыг оллоо гэж бодоход тэрийг нь масс спектрометрийн аргаар одоо ингээд шинжилдэг. Одоо агаарт байгаа C14-ийн хэмжээтэй ингээд харьцуулах байдлаар тухайн амтан ургамал хэдэн мянган жилийн өмнө юу байсан бэ гэдгийг ингээд батдаг ийм арга байдаг. За зөвшөөрөл сонирхолтой мэдээлэл өгсөн баярлалаа. За тэгээд дахиад энэ дээр хэлэхэд болох дээрээ хүмүүс carbon dating гэдэг аргаар ер нь дэлхийн одоо үүсэл одоо дэлмаа дэлхийд хэдэн мянган жилийн өмнө үүсэн ч гэдэг юм уу тийм зүйлийг бол тогтоож болно гэж бас ийм ойлголт байдаг юм байна. Тэгэхээр
Энэ нь бол боломжгүй зүйл. Ягаад гэхээр carbon dating-ийн маань одоо C14 гэдэг энэ нөгөө байж байдаг процесс маань хагас задлын хугацаа 5700 жил учраас ерөнхийдөө максимум нь 65,000-аас 70,000 жилийн настай тийм урмал амьтдын насыг бол тогтооход ашигладаг. Харин одоо хэдэн сая тэрбум жилийн өмнө байсан антон ургамлын үлдэгдэл насыг бол тогтооход бол өөр элементийн изотоп буюу урanium 238. Тэгээ энэ изотопыг бол ашигладаг юм байна. За энэ изотоп маань болохоор хагас задлын хугацаа 4.5 тэрбум жил байдаг юм байна. Тэгэхээр ер нь манай дэлхий бол 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэдэг. Тэгэхээр ер нь хэдэн сая жил тэрбум жилийн өмнө одоо байсан зүйлсийг тогтоохдоо бол энэ carbon dating гэдэг аргыг бол ашигладаг. Энэ uranium 238 бат өөр одоо элементүүдийн илүү одоо удаан хагас задлын хугацаатай энэ изотопуудыг бол ашигладаг бахны. За тэгвэл OTG сая гэршүүлсэн ингээ адууны тухай ер нь ярьсан. Тэгвэл ер нь зэрлэг адуу гэж ямар адуу хэлдэм бэ? За ерөнхийдөө бол 30 гаруй мянган жилийн өмнөөс бол эртний хүмүүс олон төрлийн амьтдыг агуу хадан дээр одоо сүг зур хэлбэрээр бол зурж эхэлсэн. За гэхдээ 30 мянгаас 12 мянган жилийн одоо цаанд нэг төрлийн амьтныг бол асар олноор нь бол зурсан байна. За энэ бол ерөнхийдөө морь, адуу. За тэгээд жишээлбэл Шиво гэдэг одоо Францын нутаг дээр байдаг одоо эртний одоо тийм агуугаас адууны одоо сүг зураг бол ихээр олдсон. Монгол улсын нутаг дээр ч гэсэн адууны сүг зураг бол зөндөө бол олддог. За зэрлэг адуу гэхлээр унлаг эдлэгэнд хэрэглэгдэггүй, гэршүүлэгдээгүй. За гэршүүлэгдээгүй гэдэг нь болохоор одоо хүний гарт хүний иргэшээлд орж гэршүүлэгдээгүй гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор одоо хүн тэр зэрлэг адууны ДНХ-г бол ямар нэгэн байдлаар өөрчлөгдөг. За ДНХ гэхлээр одоо стратегийн замаар адууны одоо зан аашийг, биеийн онцлогийг одоо хурдч байд юм уу тэрийг өнгө зөсч байд юм уу тэрийг одоо азрах тавих замаар гэх юм уу өөрчлөөгүй ийм адууг бол ерөөхдөө бол зэрлэг адуу гэж бол хэлдэг. За тэгвэл Америк Мустанг гэд яриад байдаг тэр зэрлэг адуу мөн үү? За ер нь бол Мустанг бол зэрлэг адуу бол биш гэж үздэг. Мустанг гэдэг адуу байдаг тэр бол ерөөхдөө бол Хойд Америкт байдаг. За зөвхөн одоо Америкч биш тэгэл Өмнөд Америкч байд юм уу Централ Америкад бол байдаг. За энэ адуу бол зэрлэг адуу биш. Яагаад зэрлэг адуу биш гэхээр 15 дугаар зуунаас эхлээд одоо Европчууд, ялангуяа Португалчууд, за ерөнхийдөө бол Испанчууд бол Хойд Америкийг, Дундад Америкийг, Өмнөд Америкийг бол одоо колоничилж эхэлсэн. Ингэж колоничилж эхлэхдээ бол усан онгоцон дээр адуу бас бос төрлийн хаач байд юм бос төрлийн амьтдыг бол авчирсан байдаг Хойд Америк руу, Төв Америк руу ингэж авчирхтаа. За тэгээд адуугаа мэдээж унаад ингэж байн тулаанд бол хэрэгэлсэн байж дараа. Гэхдээ зарим адуунууд нь зүхтаж гараад одоо зэрлэгсэн. За тэр зэрлэгсэн адууны үлдэгдэл гэх юм уу одоо үр удам гэх юм уу тэдэр бол одоо Америкийн одоо Мустанг юм байна л да. За тэгвэл манай Монголын хувьд тэгвэл нөгөө тархи маань зэрлэг адуу муу юм болов? Монгол. За энэ дээр бас дахиад бас нэг шинжлэх ухааны гэх юм уу шинжлэх ухааны ойлголтын бас нэг асуудал гарч ирээд байгаа. За зарим хүн хэлэхдээ ер нь бол Пржевальскигийн адуу гэж хэлээд байдаг шинжлэх ухаанд Пржевальскигийн адуу гэж хэлдэг. Тархи бол зэрлэг адуу байж магадгүй гэж үздэг. Гэхдээ тархи бол яг адуу гэж бол хэлэхгүй. Орчин үеийн адуу бол биш. Яагаад тэгэхээр одоо тархи бол 66 хромосомтой, орчин үеийн адуу бол 64 хромосомтой. Орчин үеийн гэршүүлсэн адуу бол 64 хромосомтой. За нөгөө дээр ирсэн Мустанг, Америк Мустанг бол 64 хромосомтой. Орчин үеийн адууны бол одоо төрөл зүйлтэй. Гэтэл бол тархи бол биш байд юм байна. За маш сонирхолтой мэдээлэл энэ баярлалаа. За ерөнхийдөө бол өнөөдрийн адууг одоо гаршуулсан төв. За тэгээд зэрлэг адуу гэж юу вэ? Монгол адуу гэж юу вэ? Их бол зэрлэг адуу мөн үү гэх юм одоо иймэрхүү одоо асуултанд хариулсан, иймэрхүү сэдвээр бэлдсэн одоо подкаст маань өндөрлөх тийшээ хандж байна. Гэхдээ яг хуу адуу гаршуулснаар бол хүн төрөлхтөн хол газрыг богино хугацаанд туулдаг, хүнд ачааг ачиж таих болон дайн тулаанд явхад адууг бол зэвсэг болгон одоо ашигладаг. Ерөнхийдөө бол 5000 орчим жилийн хугацаанд за сүүлийн одоо 200 жилийн өмнөх одоо тэр болон уурын хөдөлгүүр үүсэх хүртэл одоо адуу нь бол хүний сайн нөхөр хамгийн найдвартай унаа орлож ирсэн байна. За тэгээд хоёрдугаарт бол монголчууд бол тийм ээ ер нь бол нүүдэлчин ард түмэн. За сүүлийн 3000 гаруй жилийн турш бол адууг бол гаршуулж унлаг эдлэгэнд хэрэгжилж ирсэн. За дээрээс нь бол адуу бол Монголын нүүдэлчдийн соёлын бол хамгийн гол одоо бэлэг тэмдэг болсон байна.
За маш сонирхолтой мэдээлэл өгсөн өвдөдөө баярлалаа. За өнөөдрийнхөө дугаараар адууны үүсэл гараад адуу гашуулсан түүх, за түүнтэй холбоотой судалгааны ажлууд, за мөн DNA sequencing, carbon dating-ийн арга гэж юу юм гэдэг талаар та бүхэндээ багч гисэн мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Түр баяртай сонсогчдоо.